N3-ын Ioны B гээд дүрэн байгаа. Энэ нь болохоор дуу юу буюу одоо адилханаар гэсэн утгаар орж ирж байгаа юм дүрэн байгаа. За монголоор тайлбарлах юм бол А-гийн адил эсвэл А-тай адил B тий А-гийн адил B буюу ямар нэгэн байдал, үйлдэл, төлөв зэргийг өөр зүйлтэй адилтгаж хэлэхэд ашиглана гэж юм тий. За Японоор хэлэх юм бол А-то унажиде B буюу А-тай адилхан B гэсэн. За Йона гэдэг нь болохоор Йоны биш наа гэдэг. Йона гэж залах юм бол атаас нь заавал нэр үг амнаа гэж хийж бичсэн байна. Н үсэг шүү. Sorry. Н үсэг. За сэцүү цогцог нь харах юм бол Икэёшигийн бүцүү К тийм ээ. Одоо самуи, самуката, самукунаката ч юм уу тий. Бүцүү К дээр тэгээд Йоны болон Йона меши. За тэгээд на Кэёши на деаро аль нэг нь тэгээд Йоны Йона. За тэгээд меши буюу нэр үг дээр нэмэх нь нэр үгийн ардаас заавал но юм уу деаро аль нэг нь авна. Тэгээд Йоны болон Йона юм гэж. За нэгийн хэдэл харъя. А то дайтай同じで B。あと大体同じで B буюу 私は父のような優しい人になりたいгэж шүү дээ. За, Йона гэдгийн ардаас ясаши хито гэд нэр үг орсон биз дээ. Ясаши хито буюу ямар хүн сайхан сэтгэлдөөний хэлж байгаа ш тийм ээ. Тэгэхээр ваташи ва би чичи но ёна ясаши хито буюу аавтайгаа адилхан сайхан сэтгэлтэй хүн болмоор байна. Ни наритай гэхээр болмоор байна гэж очиж байгаа. За хоёрыг харъя. А тэгээд но наё о соно ато де ковашику сэтсумэсу буюу Агийн тэ утга санааг нь дараа нь илүү дэлгэрэнгүй тайлбарлахаа хэлж байгаа юм байна. За жишээ нь旅行の日程は鍵のように決まりました。鍵。旅行の日程はгэдэг нь болохоор одоо аяллаа өдрийг хэлж байгаа нийтдээ өдөр какино ёоны буюу доотлолтой доотлолд нь бичсэн маань тийм шүү дээ тий доотлолтой адилхан доотлолын одоо какино ёоны гэхээр доор бичснээр шийдэгцэн буюу доор нь одоо өдрүүдийг бичсэн байгаа юм шүү дээ тийм ээ. За дараагийнх нь куношо хива цугино ёоны куми татете кутасай гэхээр куношо энэ бүтээгдэхүүнийг цугино ёоны буюу дараагийнхтай адилханаар куми татете кутасай гэхээр эвлүүлээрээ тий эвлүүлээрээ. За мэйлт ч юм уу эсвэл хаппио надо тэ якутска гэж тийм ээ. За энэ дөрвөн бол болчихж байгаа юм.